Reuters-ийн албан ёсны онцгой эрхтэйгээр нэвтрүүлж байна. Тайландд ижил хүнснүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төсөл батлагдчихэ. оны Тернерийн нэрэмжит шагнал шалгарсан бүтээлүүдтэй танилцсан уу? Газын цараас амиалтсан хүүхдүүдийн дурсгалд зориулж үзэсгэлэн гаргажээ. Шинэ Зеландад хакабучгийн дэлхийн рекордыг эвджээ. Амьдралын хэм маяг эцэг танд мэдээг Reuters-ийн албан ёсны онцгой эрхтэйгээр нэвтрүүлж байна. Бангкок хотод ижил хүнснүүдийн гэрлэлтийн тухай хууль батлагдсаныг тэмдэглэн олон хүн цугларлаа. Тус арга хэмжээний үеэр Солонгийн өнгийн даваа дэвсэж, уран бүтээлчид бүжиглэн, оролцогчид цагаан даван дээр хүслээ бичжээ. Гэрлэлтийн тэгш байдлын тухай хуулийн төслийг энэ оны ихэр дэмжснээр Таиланд нь ижил хүйстэй хосын гэрлэлтийг зөвшөөрсөн. Зүүн өмнөд Аз дахь анхны Аз дэвтэг 3 дахь орн боллоо. Хааны батламж Мягмар гаригийн орой албан ёсны сонд нэтлэгдсэн ба хууль 2025 оны 1-р сарын 22-нд хүчин төгөлдөр болох аж. Ийхүү 20 жилийн турш үргэлжилсэн тэнцлийн үр дүнд тус хууль батлагдсан байна. Таиландос LGBT нийгэмлэг дээлтэй гэдгээрээ алдартай Азийн аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг юм. Ирээдүйд ижил хүнснүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төсөл батлагдвал амьдрал тохиох томоохон үйл явдал болох талаар бид хоёр ярилцаж байсан л та. Ядчил хамтдаа хөвших үед бидэнд амьдралын баталгаа болох юм даа гэж бодож байсан юм. Ингэж нэг ижил хүнснүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төсөл албан ёсоор батлагдах гэж хэдийгээр байх ёстой хууль боловч маш том үйл явдал болж байна. Үүний төлөө тэмцсэн олон хүн зовдлол, ирч хүч, баяр хөөр зэрэг олон мэдрэмжийг мэдэрч байгаа ах. Эхнээсээ өнөө хүртэл маш их зүйл болсон даа. Хоёр хүн бие биетэй хайртай бол дэлхийн хаанч суутай байна. Хятад, Таиланд хоёр ойрхон учир хятад хүн ижил хүнснэнтэйгээ гэрлэхийг хүсвэл ийшээ эргэтэл болох юм байна. Энэ жил 40 жилийн он тохиож буй Тернерийн нэрэмжит шагнал Лондон дахь Tate Britain үзэсгэлэн дээр 4 нэр дэвшигчээ танилцууллаа. Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь Шотландаас гаралтай 1986 төрсэн Jocelyn Kaur юм. Түүний инсталляцад торон бүтээлэг бүтээсэн сонгодог цаврын улаан Ford Escort машин, хинэгдэг хүн хашгирсан цуврал баримл багтах бөгөөд Tate үзэсгэлэнгийн вебсайтад түүний төрж өссөн орчныг харуулсан хэмээн тайлбарлажээ. 1965 онд төрсэн Британий уран бүтээлч Delaine Bass цыганчуудын соёлын түүхийг судлахдаа театрын хувцас, уран баримл, зурагтай таав ашигласан байна. Түүний бүтээл хагцал, сэргэм хандалтыг илэрхийлсэн байлаа. Үүний зэрэгцээ 1959 онд төрсэн Британий зураач Claudette Johnson барууны урлагийн түүхэнд өнгөт арьснуудыг хэрхэн гадуурхдаг байсныг бүтээлээрээ илэрхийлсэн байна. Түүний бүтээл пастел, усан будаг, гуаш бодлоор зурсан өнгөт арьс хүмүүсийн хүрэг зургууд багтжээ. 1983 онд Манила хотод төрсэн өдгөө Лондонд амьдардаг Pia Bard уран бүтээлтэй соёлын алдагдал болон колоничлалын түүхийг шингээхдээ баримл, зураг, сэлбэр ашигласан байв. Английн 19-р зууны зураач Тернерийн нэрэмжит шагналын эзэн 25,000 фунт стерлингийн мөнгөн шагналыг хүртдэг. Ялагчийг 12 дугаар сарын 3-ны өдөр тодорлох болно.